Ирланд улсын нийслэл Дублин хотоос ирж байна. Яа ингээд Ирландын боловсролын төв. За Ирланд улсад сурч ажиллаж амьдарч байгаа монголчуудын дунд зохион байгуулдаг Монголын үндэсний их баяр наадам болох наадам дээр ирээд байна. За энэ жилийн тухайд 7 сарын 13 буюу өнөөдөр за Old Belvedere гэдэг газарт энэ талбайд наадамч болсон маань цугласан байна. За одоо хэдүүлээ ингээд зарим нэг монгол хүмүүсийнхаа сэтгэлийг хуваалцсан мөн наадам дэрийг ямар арга хэмжээ болох юм бэ гэдгийг харуулахыг зэрнэ. Хамт байгаарай. Монгол малгай аваад за орлоорой. Монгол малгай. Оо яг герман таагаар. Чүргэл чамайг хүлээжтэй шанс хүч болтсон яа тэмээ сайхан над. За сайхан надж байна. Ирландд болж байгаа наадам ямар болж байна таны? Гоё болж штэ. Тэгэл яг Монголын наадам шиг бид нэр ингээд концерт хэлээ. Тэгээд одоо ингээд Монгол бүхэн ингээд 5 даваатай тий харилцаж байна. Монголчууд маань ингээд чатгаараа ингээд Монголын уур амьсгалыг энд авчраад тэгээд ингээд гоё наадам өргөн дэлгэр хийгээд бүгдээрээ гоё сэтгэлэн тогтлоод бүгдээрээ гоё монгол хэвцээ өмсөөл тэгээд хүн болгон ингээд гоё асар бариад чадхаараа Монгол эдээ будаага тавиал тэгээд ингээ гоё л сэтгэл үнхээр тийм happy яг нөгөө Монголд байгаа юм шиг л гоё л. Таны хувьд Ирландад ирэх хэр удаж байгаа вэ? Хэддэх наадамд оролцож байна? Одоо би 2022 онд ирсэн. Тий одоо ингээ 3 дахь наадам байна юм уу? Ирландад сурдаг уу, ажилладаг уу? Тий одоо ингээ бусад залуучуудынхаа адилаар яг сураад тэгэл ажиллаад яадаг. Ирландад юу ингээд удаан хугацаанд ингээд сураад амьдрахад ямар хөө вэ? Ирланд хүмүүс ер нь хэр санагдаж байна танд? Ирланд хүмүүс айгүй найрсаг. Тий айгүй найрсаг. Хүний хөдөлмөрийг үнэлж чаддаг. Тэр энд ингээд 20 цаг ажилладаг. Гэхдээ ингээд бүх юм тэрэнд бас хангалттай байдаг. Бид нар бүх төлбөрүүдөө төлж чаддаг. Өнөөдөр бас цагаагаар айгүй гоё тарчтэй тий. Нар хур тэгшэрсэн. Харин тий яг ингээд манай монголчууд нөгөө нэг цагаагаараа урьдчилан төлөвлөж байгаа наадмаа хийсэн юм шиг л айгүй гоё юм. Тий. Үнэхээр гоё дэлгэр ингээд хүмүүс гоё. Таны хувьд одоо Монголоос өрн Ирландыг зөрин ирж сурах байгаа залуучуудаа их гоё зөвлөгөө байна уу? Хувийн туршлагаасаа үндэслээд тий. Одоо ингээд манай монгол залуучууд энд ирээд ингээд хэлний бэлтгэлээр ингээд ирдэг. Тэгээ та очиод англиас сурчих юмсан гэхгүйгээр ингээд англиас сайн сураарэ, монголдоо сайн сураарэ. Цаг хугацаа ингээд мөнгөө гамна шүү. Ер нь цаг хугацаа гамна шүү. Тэгээ тийм л зүйл байна да. Тий. Өөрийгөө гоё хөгжүүлж агаарэ дандаа тий. Таас өнөөдөр айгүй гоё харагдаж байна. Наадам дээр зэрүүлээд үнхээр гоё яригч байна. Сая наадмын хайзыг айгүй гоё чимжсэн, маш гоё дуулсан. Баярлалаа. Тэгээд дуугийн сонсоод би бас энэ огшоол баярлалаа. Харин тийм гоё яриг өрнөсөнд баярлалаа. Тэгээд дараагийн ажлаа эвлэлтэн амжилт хүсье. Сайхан надаарай. Сайхан надаарай. Баярлалаа.